мэдээ үргэлжилж байна. Сонсголын бэрхшээлтэй иргэд энгийн иргэдийн нэгэн адил хөдөлмөр эрхэлж татвар төлдөг. Гэвч эмнэлэг болон төрийн байгууллагууд хэлмэрчгүй учраас үйлчилгээ авч чаддаггүй. За мөн тэднийг аль бие усны хэлмэрч дагуулж ирэхийг шаарддаг байна. Энэ мэт өдөр тутам ялгуурлан гадуурхалтад өртөж байгаа тул сонсголын бэрхшээлтэй 100 гаруй иргэн 5 зүйлийг шаардаж 50 жагсаал хийлээ. Сонсголын бэрхшээлтэй иргэд 2023 онд жагсаж 13 зүйл заалт бүхий хүсэлтийг засгийн газарт хүргүүлсэн ч өнөөдөр нэгэн ч хэрэгжээгүй байна. Иймээс тэд өнөөдөр дахин жагсаж ядаж 5 заалтыг нь хэрэгжүүлэхийг хүслээ. Тодорхойлбол 1-р ажлын байрыг шийдэж өгөх, 2-р дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээний санхүүжилтийг шийдэх, 3-р нийгэмд хүртээмжтэй мэдээллийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх, 4-р сонсголын бэрхшээлтэй жолооч нарын эрхийг зохицуулах, 5-р сонсголгүй иргэдэд зориулж байгаа төсөв санхүүжилтэнд хяналт тавихыг хүссэн юм а. Прокурор цагдаа шүүх эмнэлгийн бүх үйлчилгээг бид үн төлбөргүй авах эрхтэй. Гэтэл сонсголгүй иргэд тийм эрх алга, хэлмэрч алга бид мөнгөө төлөөд дээрээс нь дахиад хохирч байна. Жишээлбэл 101, 102, 103 руу уцаар яриад жирийн иргэд тусламж авдаг. Гэтэл сонсголгүй иргэд үйлчилгээ авч чадахгүй. Нэг нь нас орж байна. Энэ шудрагуу. Энэ ялгуурлан гадуурхалт өнөөдөр хэрэгсэд ирлээ. Нэг нь нас орж штэ. Энэ шудрагуу. Энэ бол цэвэр ялгууран гадуурхалт өнөөдөр хэрэгсээ хитэрлээ. Ингээ биднэрт одоо нөгөө тэтгэр тогтоох тий. Тэгээ нөгөө сонсголын бэрхшээлтэй иргэн учраас хөгжлийн бэрхшээлтэйг юу авчаа тэтгэр тогтооход нь би бусдын адил ажиллагээд одоо мөнгө төлж байгаа штэ. Гэтэл ингээд тог байрны мөнгө хөнгөлөх ёстой гэж юм дээр хөнгөлөх ёстой байж идэг. Гэтэл тэрнийг урд нь нөгөө хөнгөлдөг байсан байна л та. Тэрнийг ингээ хөнгөлөхөө болцсон байна. Тэрэгэн цэцэртэй иргэдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй, гэтэл сонсголын бэрхшээлтэй иргэдэд энэ боломж хязгаарлагдмал байна. Мөн тэд энгийн иргэдтэй нэгэн адил IPTV-ийн хураамж төлдөгч хадмал орчуулгагүйгээс мэдээлэл авч чаддаггүй. Түүнчлэн сонсголын бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа иргэдэд хяналт тавих шаардлагатай байгааг ч хүнсэн юм а. Тэд эдгээр шаардлага ерөнхий сайдад өнгөрсөн 5 дугаар сарын 1-нд хүргүүлсэн ч өнөөхөр хариу ирүүлээгүй байна. Иймээс өнөөдөр тэд талбай дээр жагсахад хүрснээ мөн ерөнхий сайд хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа ярьж байлаа.